бацхан эрхэм үзэгчтэй Эрүүл хэмнэл подкастын маань энэ удаагийн зочноор анагаах ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн уушиг харшил судлалын тэнхимийн багш Төвшинтөр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Урчин цэцэн өдрийн мэндийг хүргэе. Харшил сэдвийн хүрээнд альцгч байна. За харшил гэж юу юм бэ? Харшил нь бидний бие махбодод яаж илэрдэг юм бэ? За харшил гэдэг маань өөрөө цэвэр тархлаа системийн хүчин. За тархлаа систем гэдэг ер нь хүмүүс ойлгохдоо бол ерөөсө хамгаалах систем гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бидний тархлаа систем маань яаж ажилладаг вэ гэхээр биднийг гадны эсрэг биетээс хамгаалах ёстой хэрэгтэй. Тэгвэл харшил гэдэг өвчин яагаад үүсэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө тэр тархлаа систем маань гажуудал үүснний улмаас болж харшил гэдэг өвчин нэгдүгээрт үүсэж байгаа гэсэн үг. Ямар гажуудал вэ гэхээр нэгдүгээрт энэ бол ерөөсөө бидний эсрэг бидний бие махбодын эсрэг үзүүлж маш хүчтэй хариу урвалын нэг. За хоёрдугаарт энэ харшил гэдэг өвчин маань ерөөсөө өөрийнхөө эд эсийн эсрэг үйлчлэгээ үзүүлж байгаа. Нэг хариу урвалуудыг үндсэн дээр усч байгаа өвчин гэж ойлгож байна. Гэтэл хүмүүс ингэдэг штэ тархлаа мутахаар харшилтай болчлоо гэж хэлдэг. Тэгэхээр энэ чинь энэ бол ер нь буруу ойлголт. Тэгэхээр харшил гэдэг өвчин маань өөрөө тархлаа хит идэвхжсэний үндсэн дээр үүсдэг өвчин гэж ойлгож байна. Тэгэхээр яагаад хит идэвхжөөд байна гэхээр бидний тархлаа систем ямар байвал эрүүл юм бэ гэж үзээд байгаа юм гэхээр тэнцвэртэй байвал эрүүл гэж үзээд байгаа. Хит ихсчүүл энэ бол харшлын өвчин болчиход. Хит багасчвал эсрэгээрээ тархлаа сулрах буюу тархлаа хомсдох өвчин болчиход байдаг. Тэгвэл харшил гэдэг маань өөрөө хит идэвхжсэний үндсэн дээр үүсдэг өвчин. Тийм болохоор дархлаа суларсантай бол ямар ч огт хамаагүй холбоотой явагддаг. Гэтэл нөгөө бидний харшил зарим хүмүүс нэг л нус гоожих, найтах хэлбэрээр илэрдэг тийм. Гэтэл зарим нөгөө хүнсний харшлуудын үед болохоор хүмүүсийнх ингээл одоо биен дээр нь тууралж гарах ч юм уу тийм ингээл олон янзын ингээл шинж тэмдгүүд байдаг. Яг ингээд хүмүүс энгийн аргаар юм уу тийм яг би харшилтай байна гэдгээ одоо хамгийн түрүүнд мэдэх шинж тэмдэг нь юу вэ? За харшлын өвчин бусад өвчнүүдээс ямар онцлогтой явагддаг гэвэл ерөөсө олон эргэтэн тогтолцоог хамаардаг өвчин. Нэг эргэтэн тогтолцоо биш. Одоо шинэ зүрх судас гэхэд байдаг те уушиг гэж байдаг, хоол босрлох зам гэж. Тэгвэл ерөөсө харшлын өвчин амьсгалын дээд зам, хамрын хөндөй, залгуур хоолой бүгдийг хамарна. За доошогоо яваад гуурсан хоолой, уушиг, аливаа гэд бүгдийг хамарна. За хүний гаднаас нь буюу арьс салстаас нь бүгдийг хамарна. За хоол босруулах замыг хамарна гэдэг ч юм уу. Олон эргэтэн тогтолцоог хамардаг болохоор маш олон эмнэлзэн шинж тэмдгүүд илэрдгээр их онцлогтой өвчин гэсэн үг. За тэдний нэг жишээ нь одоо бидний хамгийн түгээмэл тохиолддог нэг өвчин бол харшлын иргэний тэгээд манайхны хэлдгээр бол ургамлын тоосны харшил байна те. Ургамлын тоосны харшил бол амьсгалын замаа буюу хамрын хөндийн салстаар ороод хамрын салстыг өргөсүүлэх, нүдний салстыг өргөсүүлэх, гуурсан хоолойг өргөсүүлэх гэсэн шинж тэмдгүүдээр илэрдэг гэсэн үг. Хамар захтнах, нус гоожих, нүд захтнах, хамар битүүрэх, гуурсан хоолойгоор бачуурах, ханиалгах, хяналгах гэх мэтчлэн ийм шинж тэмдгүүд илэрч болдог. Хүнсний харшлын үед бол эсэргээрээ хоол босруулах замын эмгүүд. За дотор муухаарах, бөөлжих, суулгах, за тэр байтугай арьс салстыг хамаарсан өөрчлөлтүүд ба арьсан дээр тууралт гарах, ийм шинж тэмдгүүдээр илэрдэг өвчин байгаа. Яг энэ харшил хөдөлсөн үедээ ингээд шууд ийм уучдаг те хүмүүс яг ингээд миний харшил хөдөлчлөө гэсэн гэл уучдаг. Гэтэл яг маргааш нь нөгөө эмээ уухгүй байгаад дахиад нөгөө шинж тэмдэг илрээд байдаг ш те. Ер нь ингээд энэ одоо харшлын шинж тэмдэг илэрж байгаа үед эмээ шууд ухан зүв үү? За ер нь бол эм уух хэд хэдэн шалтгаан бод байгаа. Нэгдүгээрт нь хүнд хэлбэрийн харшлын үед бол заавал эм уух шаардлага гардаг. Хүнд хэлбэрийн харшлын уурал гэдэг нь болохоор анафлаксын ууралыг хэлдэг. Энэ нь болохоор нэгэн зэрэг маш олон эргэтэн тогтолцоог хамаарсан шинж тэмдгүүд илэрдэг. Амьсгал бачуурна, даралт унах, за дээрэс нь арьсан дээр тууралт гарах, за хоол босруулах замын өөрчлөлтүүд илэрх ч юм уу ийм шинж тэмдгүүдийн үед заавал яаралтаар харшлын ийм бол уух шаардлагатай. За дээрэс нэмэгдээд шууд нэг номерт одоо эмчийн тусламж авах шаардлагатай, эмнэлгийн тусламж авах шаардлага үүсдэг гэсэн үг. За бусад тохиолдолд бол ер нь бол заавал эм гэхгүйгээр одоо эхлээд эмчийн хяналтанд үзүүлээд эмчийн зааврын дагуу эмээ авах нь хамгийн тохиромжтой гэж үздэг гэсэн үг. Тэгэхээр зарим тохиолдолд эмгэлтэй
тухайн хүн ямар зүйл дээр мэдрэгдсэн байна. За ямар хүнсний бүтээгдэхүүн дээр мэдрэгдсэн байна. Ямар магадгүй ургамлын тоосон дээр мэдрэгдсэн байна. Тэрнээс хамаарат эмнэлзүүд илэрж байгаа эмнэлзүүн шинж тэмдгүүд нь өөр өөр байгаад байдаг. За тэгвэл бид нар одоо юу гэдэг тэр мэдрэгшилтийг нь тодорхойлоод одоо манайхан чинь нөгөө сорил тавил гэж ярьдэн шүү дээ. Эмчнэр маань сорил тавил гэдэг маань цаагаараа нэгдүгээр тухайн хүн ямар төрөл зүйл дээр мэдрэгдсэн байна. Хэр хэмжээний мэдрэгшилт үүссэн байна гэдгийг тодорхойлоод тэрэндээ таарсан эмчилгээнүүдийг сонгож явах нь илүү эмнэлзүүн практикт ач холбогдолтой өндөр байдаг гэсэн. Тэрнээс зүгээр нэг холорфенамин уугаал, нэг цитразин уугаад ч юм уу ийм ингэж уух нь бол эмнэлзүүн хувьд бол тийм ач холбогдол бүх эз хэмжээгээр бууруулж чаддгүй гэсэн. За гэтэл одоо танд үзүүлж байгаа үйлчлүүлэгчдээс ч юм уу одоо сургууль дээр одоо хүмүүс үзүүлэх гэж ирж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө наснаас хамаарат аль төрлийн харшлууд илүү юм зовлон тохиолддог вэ? Одоо бага насны хүүхдүүд хүмүүс диатез гэдгийг айгүйх мэддэг тий. Тэгээ томроод аяндаа гайгүй болцсон гэлээд эргээд нөгөө том болох үедээ нөгөө тэр хүний одоо уг харшилтай байх үндсэн хүүхэд наснда диатезтэй байсан уу ч юм уу тий. Энэ асуултыг асуудаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо эргээд бидний том насанд хүрсэн ханаа харшилтай болох. За энэ дээр нэг юм ойлголт байгаа л да. Ер нь атопи буюу харшлын марш гэдэг ойлголтыг ерөөхдөө ярих хэрэгтэй байна. Энэ нь юу вэ гэхээр хүүхэд бага наснда эхлээд хүнсний харшлаар өвддөг. Тэр нь бидний мэддгээр эмнэлзүүдээр яаж илэрдэг вэхээр диатез, экзем, атопийн дерматит гэдэг байдлаар ерөөсөө 0 наснаас эхлээд ерөөхдөө энэ 3-аас 4 нас хүртэл өргөжлөдөг. За ингээд арсны байдлаар буюу арсан дээр шинж тэмдэг илэрч хагаад сургуулийн насанд ороод эхлэнгууд нөгөө арсных нь байдал нь буурангуудаа амьсгалын дээд замын өргөсөл болоод буюу харшлын ринит болоод ургамлын тоосны аршилт болоод эхэлдэг. Тэр нь явсараад насанд хүрсэн хүмүүс төр илэрдэг гол шинж нь бол ерөөсөө хаастан болоод орчдөг. Тэгэхээр нэг хүн дээр энэ 3 өвчин гурлаад зэрэг явагддгаар харшлын өвчин бас онцлог байдаг. Үүнийг бид нар болохоор атопи гэж хэлээд байгаа. За энэ нь ямар хүмүүс төр илүү тод ажиллагддаг гэхээр ерөөсөө удамын шалтгаантай буюу удамшлын шалтгаантай. Тэгэхээр юу удамшаад байна вэ гэхээр энэ бол ерөөсөө хүний дархлаа системд оролцдог нэг 5 төрлийн эсрэг бий байдаг. Тэр дотроос хамгийн гол харшлын үед оролцдог эсрэг бий нь болохоор иммуноглобулин E гэдэг эсрэг бий. Тэгвэл энэ эсрэг бий удамшдаг өөрөө. Гэтэ бидний биед байх ёстойг бол байх ёстой. Гэхдээ маш бага хэмжээтэй байх ёстой. Гэтэл тэр маань тухайн хүүхэд төрөх цагаас эхлээд ээж аваасаа харшлан буюу иммуноглобулин өндөр байснаас болоод саяны миний ярьсан байдлаар ингээд одоо 3 төрлийн өвчний гуруулангаар нөлөөд яваад байдаг. Тийм тохиолдол байдаг гэсэн үг. Гэтэл одоо манайхан хүмүүс ингээд нэг 100 лагер дээрээ одоо хогийн урмал бол 100 аяг урагчдаг тий. Тэгэл лагер дээр агаануудаа нэг урмлаа түвчдэг. Гэтэл нөгөө огт харшилгүй байсан хүмүүсүүд яг нэг түүгээд өсний маргааш ч юм уу эсвэл тухайн оройноо ингээд гинэт нус нь гоожол ирдэг тий. Тэгээ энэ хүн гэхээр бас харшилтай болчихж гин гэсэн үг. За тэрийг одоо шууд харшилтай гэж хэлэхгүй. Тэгэхээр харшил үүсэж байгаа процесс нь хоёр үе шаттай явагддаг. Нэгдүгээрт нь мэдрэгшилтийн үе. Энэ нь болохоор тухайн гаднаас орж ирсэн аллергийн бидний бие махбодод орж ирээд тархлааны систем маань энэ тэрийг таньж аваад за энэ бол гадны эсрэг бий байна. Энийг устгахын тулд энэний эсрэг specific IgE гэдэг ч юм эсрэг бийг ингээд үйлдвэрлээд эхэлдэг гэсэн үг. Тэр үйлдвэрлэл явж байгаа хугацаанд бол эмнэлзүүд ямар ч хийж тань илэрдэг онцлогтой гэсэн үг. Тэгвэл гаднаас дахиад аллерги орж ирнэ. Тийм ээ? Мэдрэгшилт үүсний дараа магадгүй 3 жилийн дараа, 5 жилийн дараа дахиад гаднаас аллерги орж ирэхэд нөгөө эмнэлзүүн шинж тэмдэг нь илэрдэг гэсэн үг. Тийм онцлогтой явагд. Тэгэхээр шууд нэг удаа шарилж түүгээд ч юм уу ургамал түүгээд харшилтай болно гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр тухайн аллергийг хүний биед ойрхон давтамжтай орж ирж байж мэдрэгшилтийг бол ирэхэд үүсгдэг. Тэгэхээр одоо ийм одоо удахгүй хүмүүс тэгэл нөгөө бас хүүхдээ ирээдүйд харшилтай болохгүй гэл хүмүүс түүгээд хэлдэг ш тий. Тэр үед нь одоо ингээд маск зүүх ер нь хамгаалах чадах уу? Ер нь бол чадахгүй. Чадахгүй. Тий. Ургамлын тоосон дээр бол тэгж маск зүүх гэдэр бол тийм ач холбогдол багтаа урьдчилан сэргээлтэндээ орж явдаг гэсэн. За ер нь яаж хүүхдээ урьдчилан сэргийлэх вэ? Би яаж хүүхдээ харшилгүй болох вэ
гэхэд бол ерөөхдөө 3 төрлийн зүйлийг мөрдөх хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол ерөөсөө л хүүхдээ илүү байгальтайгаар ойр байлгах хэрэгтэй. Би түрүү эхлээд хэлсэнтэй нөгөө бидний тархлаа систем тэнцвэртэй буюу байвал бид нар ирүүлэнэ гэж хэлэх гээд байна. Тэгвэл тэр тэнцвэртэй байдлыг үүсгэхийн тулд юу хэрэгтэй юм хэр бид нар байгальтайгаар ойр байх хэрэгтэй. Байгалаас юу авах хэрэгтэй гэвэл ерөөсөө л халдварыг авах. Халдвар маань дотроо 2 төрлийн янз байдаг л да. Өвчин үүсгдэг. Нэг нь болохоор өвчин үүсэхгүй. Тэгвэл бид нар байгалаас ямар халдвар авах хэрэгтэй юм гэвэл өвчин үүсэхгүй буюу тийм халдваруудыг тодорхой хэмжээгээр бидний бие махбод авч явах хэрэгтэй. Тэр бидний бие махбодод орж ирээд тэрний эсрэг дархлаа систем маань ажиллаж явах хэрэгтэй гэсэн үг. Гэтэл одоо үед яадаг вэ гэхээр ерөөсөө л ингээл нэг 4 ханны цаана бүх юм нь ариутгацсан, стрелний идэж ууж байгаа хоол үүснэ гэдэл хүртэл ариутгацсан тийм болохоор бидний бие махбодод орж ирдэг халдварын тоо ерөөсө багасаад эхэлсэн. Тэнгүүд нөгөө дархлааны эсүүд чи яах вэ? Мэдээж ажилгүй болчихлоо шүү дээ. Ажилгүй болчихж байгаа юм чинь гаднаас орж ирсэн одоо нөгөө урамлын тоос ч юм уу антиген, хоол хүнс тэднийхээ эсрэг маш хүчтэй хариу урвал үзүүлээд эхэлдэг гэсэн үг. Тийм болохоор бид нар аль болох хүүхдийг эхлээд багаас нь аль болох байгальтайгаа ойр байх нь илүү арчлаар өвчлөхгүй байх боломжийг бүрдүүлдэг гэж үздэг. За хоёрдугаарт нь бидний гол яриад байгаа зүйл нь болохоор микробиом гэдэг зүйлийг ярьдаг. Микробиом нь болохоор бидний биед байгаа. Хүн төрлөختөн ерөөсөө байгаль ихээс үүсэлтэй. Хүн одоо нөгөө ингэж ярьдэн штэ. Хүн микробиомгүй бол амьдарч чадахгүй. Бид нар байхгүй бол микробиом ч амьдарч чадахгүй. Энэ хоёр дасан зохицож буюу симбиоз гэдэг бүрдлийг үүсгэж бид нар оршид тогтноод. Аль алиндаа ашигтай байдлаар шиг. Гэтэл сүүлийн үед бидний буруу хэрэглээ. Амьдралын буруу хэмээ. За тэр дотроо хамгийн хүчтэй нэг нөлөөлөд байгаа зүйл нь болохоор зохисгүй эмийн хэрэглээ буюу антибиотикийн хэрэглээ гэдэг зүйлээс болж бидний биед байх ёстой нэг ашигтай бактериудаа буюу бичил биетнүүдийг бид нар өөрсдөө ингээд механик байдлаар устгаад байгаа. Үүнээс болж дархлаа систем маань гажуудаад байдаг. Хоёрдугаарт нь нөгөө ботцын солилцооны хямралууд явагдаад байдаг. Аутоиммуны буюу дархлаа системийн хүнд өвчнүүдээр өвчлөд байгаа гол шалтгаан нь ерөөсөө л энэ микробиомтой холбоотойгоор тайлбарлагддаг. Тэгэхээр аль болох бага насны хүүхдүүдэд ерөөсөө л эмийн хэрэглээ гэдэг зүйлийг маш багасгах хэрэгтэй. Тэгж байж бид нар одоо эрүүл байх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. За 3 дугаарт нэг яригадаад байгаа сүүлийн үед хамгийн нэг том яригадаад байгаа зүйл нь болохоор микропласт буюу нанопластууд гэдэг зүйлийг одоо дэлхийн нийтээр ярьж байна л да. Энэ нь болохоор юу вэ гэхээр ерөөсөө л бидний хэрэглэж буй хуванцар идлээс ялгарч буй микропластууд. Энэ микропластууд маань бидний ууж байгаа ундааны сав, хоол идж байгаа хоолны савнаас ялгараад бидний бие махбодод ороод нөгөө эпител хэсийг буюу бидний одоо анхдагч хамгаалах одоо бариар гэж байдаг. Нөгөө одоо зөөрлөлнийг басна бидний бие махбод чинь хаалгатай. Тэр хаалгана гэсэн үг. Гэтэл тэр хаалгын маань гэмтээгээд байгаа. Үүнээс болоод бидний биед орж ирэх одоо нөгөө шүүж явах ёстой зүйл маань ажиллагаа маань ажиллаж чадахгүй. Хүссэн болгоно. Халдварууд нь ч орно, антигенүүд нь ч орно. Ийм болсноор хүн өвчлөх байдал нь илүү нэмэгдээд байна гэдэг онолыг бол сүүлийн үед эрдэмтэд маш хүчтэй гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ 3 зүйл дээр бид нар цаашдаа одоо гэдэг анхаарал хандуулах шаардлагатай гэсэн. Тэгжвэж бид нар хүүхдээ харшилгүй, эрүүл байх боломжтой. Гэтэл нөө бага насны хүүхдэд амьсгалын замын өрсөлд өвчнүүд илүү тохиолддог шүү дээ тий. Гэтэл яалцчгүй л ингээл антибиотик ч юм уу ингээл янз бүрийн вирусны эсрэг юм хэрэгэлдэг. Тэгвэл яг ийм эмчилгээ хэрэгжилж байгаа зарим эмчнэр нөгөө ашигтай бактерийг нэг бичиж өгдөг шүү дээ. Тэгэхээр ер нь энэнийг уухаар энэ одоо ирээдүйд бас тухайн эмийн бодис эсвэл одоо гидсэн байгаа дээр микробиомыг тий одоо тэнцвэртэй байлгахад энэ тусалдаг. Тэгэхээр ийм ашигтай бактери гэдэг маань тусдаа нэг ойлголт, микробиом гэдэг маань нэг тусдаа хоёр өөр ойлголт болоод байгаа гэсэн. Ашигтай бактерийн гол зорилго нь юу вэ гэхээр ашигтай бактери гэдэг чинь өөрөө идэвхгүйжүүлсэн хэлбэрийн бактери өвчин үүсгэж чадахгүй. Бид нэр гаднаас орж ирэнгүүт бидний бие махбод дархлаа систем буюу ажиллаад энэ бол халдвар байна гэд нөгөө тэрний эсрэг маш
халдварын эсрэг тэмцэх байдал сайжраад эхэлдэг. Микробиом буюу тэдний тоо толгойг үржүүлэхэд бол ерөөсөө нөлөөлж чаддаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө ашигтай бактери бид нар одоо л тогтмол байна. Нэг удаа уух одоо юу гэдэг 1-7 хоног уух, 2-7 хоног уух, альсгүй зөвхөн ханаа төрсөн үедээ уун гэдэг нь бол ерөөхдөө буруу ойлголт. Болчвол аль болох тогтмол буюу 3-6 сарын хэрэглээгээр уух нь илүү үр дүнтэй буюу халдварыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж чаддаг гэсэн судалгаанууд бол байдаг гэсэн үг. Ер нь гаднаас халдвар орж ирж байгаа тохиолдолд бидний дархлаа систем ажиллаж байгаа юм чинь халуурах тэ нэг тийм хариу үйлдэлүүд бол хүний биед заавал явагддаг. Тэр болгоныг одоо манай эцэг эхчүүд шууд л ингээл халууны юм уулах чи, ханиадны юм уулах чи гэд хүчээр ингээд дарах гэдэг. Тэр нь нэг ёсондоо буруу гэсэн үг. Бидний бие махбодод явуулж байгаа хариу урвалыг тодорхой хэмжээгээр явуулж байх хэрэгтэй. Тэгвэл тэр нь бол тодорхой одоо юу гэдэг эмнэлэг зүйн заалттай байгаа л та. За нэг 38-аас 38 хүртэлх халууралт бол хэвийн буюу хариу урвал үзүүлж байгаа харлуулалт. Энэ үед бол зүгээр л бид нар хүүхдүүдэд ус өгөөд тахын илүү тохиромжтой. Магадгүй бүр 39-с дээш хэмээр хүнд хэмжээний халуурч байх юм бол яаралтай эмнэлгийн нөхцөлд очиод эмчэд үзүүлэх тэр арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болдог гэсэн үг. Тэрнээс миний хүүхэд таниад үрчлээ халуурчлаа гэж учир зүгээр халууны юм бол парацетамол эдэргээл энэ өдөгөөд байдаг нь бол ерөөхдөө буруу. Сүүлийн үед бас хүмүүс хоол хүнснээс аюул харшилтай болж ийн гэлэгдэг. Бас ийм олон төрлийн нөгөө хүнсний үйл цогцлын ийм шинжилгээнүүд бас гарцсан. Тэгэл хүмүүс тэр шинжилгээг өгснээ дараа би одоо ингээл төмсөнд ч юм уу ингээл байцаад харшилтай байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ хүнсний харшил болон энэ хүнсний үйл цогцол хоёрын яг ялгаа нь юу юм бэ? За энэ хоёр бол маш том хоёр ялгаатай хоёр ойлголт л та. Тэгэхээр хоёулаа дархлаа системийн хувьд буюу эмгэг чамын хувьд хоёулаа өөр системээр эмгэг чамаар явагддаг гэсэн үг. За харшлын үед бол ерөөхдөө хэд мэтэрхшлийн 1-р хэв шинжийн урвалаар буюу хүнсний харшлын урвал явагддаг бол хүнсний үл твчил буюу интолеранс маань болохоор IgG хамааралтай байдлаар явагддаг гэсэн үг. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр эмнэлзүүдээр ч гэсэн өөр шинж тэмдгүүд илэрдэг. Харшлын үед ямар шинж тэмдэг илэрх вэ? Арьсан дээр тууралт гардаг. За дээрээс нэмэгдээд хоол бослох замыг өрчлөлтүүд те дотор муухаарах, гиз хямрах ч юм уу тийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл энэ толеранс буюу үл твчлийн үед болохоор энэ маань шал өөр өвчнүүдийг үүсгэдэг. Энэ нь болохоор ихэвчлэн одоо гүйлгэлт, суулгалт, за тэгээд гидсний шархлаа, кроны өвчин гэдэг гэсэн өвчнүүдийг үүсгдэг буюу дандаа хоол боловсруулах замын эмнэлзүү шинж тэмдгүүдээр ялгаатай явагддаг. Хоёр өөр ойлголт гэсэн үг. Одоо манай Монголд бас үзэж байгаа л да. Нөгөө хүнсний үйл твчлийн шинжилгээг. Тэгэхээр тэрийг үзүүлчихэд одоо би харшилтай юм байна гэж ойлгоод байдаг. Тэр бол ерөөхдөө таавал харшилтай гэсэн ойлголт бол биш. Эсвэргээрээ таны хүүхэд ийм хүнсний бүтээгдэхүүнийг илүү их хоол хүнсэндээ идэж гинэ гэдгийг л харуулдаг байгаа шинжилгээ. Яг харшилтай гэдгийг илэрхийлэх шинжилгээ нь бол ерөөсөө л IgE буюу бидний мэдгээр арьс хатга сорилоор үздэгтэй. Айлсгүй бид нар цусанд нь буюу specific IgE тодорхойлох шинжилгээг тодорхойлж байж яг харшилтай юм байна гэдэг ойлголтыг гаргаж ирдэг гэсэн үг. Зарим хүмүүс над дээр ирдгэлтэй хүүхдэд агуулаад нэг юм одоо IgG-ийн буюу интолерансыг үзчихэд тэгээд миний хүүхэд амар олон хүнснээс харшилтай юм байна. Би яах вэ гэдэг. Тэгээд тэгсэн мэтлээс эмнэлзүүгийн асуухаар одоо эмнэлзүүн шинж тэмдэг байхгүй. Тэгчээд нөгөө хэрглэж байгаа нөгөө шинжилгээнд дээр гарсан хүнснүүдийн бүгдийг хоригдчихдаг эцэг эхчүүд. Тэгснээрээ хүүхэд маань улам эрсдэлд ороод байдаг. Нөгөө шимт хичээлийн дутагдалд орох байдал нь улам нэмэгсээд байгаа гэсэн үг. Ер нь бол IgE-г үзэж байж бид нар таны хүүхэд яг харшилтай юм байна гэдэг оншиг л тавьж чадна гэсэн үг. Тэрнээс энэ толерансыг үзчихээд таны хүүхэд харшилтай гэж бол хэлт хизэж хэлэхгүй гэсэн үг. Зүгээр л миний хүүхэд ийм их хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн их идэж байгаа юм байна. Жишээ над дээр нэг хүүхэд саяхан нэгэрж үзүүлчихсэн. Тэр хүүхэд болохоор бас яг тэр интолеранс өгөөд үзүүлсэн чинь ерөөсөө л ингээ нөгөө уг нь бол эрүүл хооллолтой. Айгуу гоё.
айгуу гоё гэдэг нөгөө жимс ногоонууд их иддэгтэй. Тэнгууд нөгөө интолеранс өнгөтэй ээж нь өө миний хүүхэд идэр дээр харшилтай юм байна гоо бүх нөгөө өгчээсээ хоолноосоо хоригдсон. Гэхдээ та яагаад тэргэлж юм бэ гэсэн чинь миний хүүхэд ийм олон хүмүүсийн дээр харшилтай юмч би өгч болохгүй хаа гэдэг. Энэ бол харшлын шинжилгээ биш. Яг харшилтай гэдэг илтгэж чадахгүй. Зүгээр л таны хүүхэд хамгийн их энэ хүнсний бүтээгдэхүүнийг идчихээ. Энэний эсрэг IgG гэдэг эсрэг би үүссэн байна гэдгийг л илтгээд байгаа. Тэрнээс биш шууд интолерансаар бид нар хязгаарч харшилтай гэдэг юм шиг бол тавьдаг гэсэн үг. Одоо нэг харшилтай хүн ахаад харшлын тоон ингээ нэмэгдээд байдгүй одоо нэр төрлөн гэсэн. Одоо ингээл зөвхөн алим идэхэд харшилтай байсан бол тий өөр бусад ингээл зарим самбарнд ч юм уу ингээл дараа жил нь илүү ингээл өөр хоолнос идэхээр харшлаад идэг шүү дээ тий. Энэ ингээ жил ирэх тусам хүний харшлын тоон нэмэгддэг. Ер нь бол нэмэгдэнэ. За жишээ нь Монголд одоо 23 төрлийн ургамал одоо харшил төрүүлж чадахгүй хэмжээний ургамал байна гэж бид нар бол үздэг. За тэр дотроос нэг төрлийн ургамал, модлог ургамал, үйт ургамал, хөл газрын ургамал буюу шарилчтэй бүгдэн дээр мэдрэгшил үүссэн хүмүүс байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та 4 сараас эхлээл 9 сар хүртэл та эмнэлзэн шинж тэмдэгтэй байдаг. Зарим хүмүүсүүд нь болохоор яадаг вэхээр зөвхөн шарилчин дээр. Тэр нь болохоор 7 сараас 9 сарын хооронд илэрчдэг. За зарим хүмүүсүүдийнх болохоор бүр хүнсний бүтээгдэхүүнтэй хамт мэдрэгшдэг. Тэ хүнсний бүтээгдэхүүн за сүү за тэгээ дээрээс тэмдээд өндөг гэдгийг нэмэгдээд байдаг. Тэр нь бол ерөөхдөө одоо гэдэг нэг та нэг л төрлийн зүйл дээр харшилтай байна. Тэдэн төрлийн зүйл дээр харшилтай байна гэсэн ойлголт бол ерөөсөө байдаг. Та нэгэнт харшилтай болсон бол хэдэн ч төрлийн зүйл дээр харшилтай болох боломжтой гэж ерөнхийдөө бол үздэг гэсэн үг. Бас хүмүүс ингэдэж нөгөө нас ахих хэрээр нөгөө харшижсэн зүйл маань бас ингээ багасаад байна гэдэг тий. Энэ үнэн үү? Тий. Тэр нь болохоор яг хоёр зүйлээр тайлбарлагддаг. Нэг нь болохоор угаасаа тухайн хүний нас ахих тусам урвалж чанар гэдэг зүйл нь буураад байдаг. Нөгөө хариу урвал үзүүлэх чадвар буураад байдаг болохоор тэр нь нөгөө харшлын урваланд хахад буураад эмнэлзэн шинж тэмдэг ингээ багасчдаг. За зарим хүмүүсүүдийнх яадаг вэ гэхээр нөгөө байглаасаа иммунотрофи буюу мэдрэгшилт гэдэг зүйл нь буурчдаг. Яагаад тэр нь буурдсан бэ гэхээр гаднаас нь одоо би ингээд одоо юу гэдэг зарим хүмүүс ингэдэг л дээ би 30 жил шарилжны харшилтай явж. Тэгтээ минийх ингээд сүүл рүү ингээд зүгээр болцсон, гайг болцсон гэдэг. 30 жил тэр хүний бие шарилж гаднаас орж ирсэн байна шүү дээ. Тэгээд ахаар тэрний эсрэг нөгөө IgG гэдэг эсрэг бие үүсээд тэр мэдрэгшилтийг нь бууруулад өгчдөг. Тийм онцлогтой байдаг гэсэн үг. Одоо дэлхийн нийтээрээ л одоо юу гэдэг 1900 баг 90 оноос хийж байгаа л та иммунотрофи буюу тархлаа эмчлээ гэдэг зүйлийг хийдэг. Тэр нь яадаг вэ гэхээр та эмнэлзэн шинж тэмдэггүй 15-аас 20 жил байх боломжтой. Шалтгаан нь байсан ч гэсэн, ургамал нь байсан ч гэсэн. Тэр нь болохоор ямар нэгэн эм хэрэглээд байгаа зүйл ерөөсөө биш. Тэ? Мэдрэгчсэн байгаа аллергинийг нь тухайн хүнд багаар биед нь оруулаад байдаг. Тэгсээр хагаад хүний бие чинь өөрөө спесифик IgE гэдэг эсрэг бий үүссэн байгаа. Тэрний эсрэг IgG гэдэг эсрэг бийг үйлдвэрлээд эхэлдэг байхгүй. Тэр нь үйлдвэрлээд эхлэхээр тархалт нөгөө хариу урвал үзүүлэхгүй эмнэлзэн шинж тэмдэг ингээ буурчдаг. Тэр нь болохоор энэ одоо хамгийн үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг гэж боддог гэсэн үг. Манайхан ч юм бол ерөөдөө ингээл одоо харшил бол нэг тусчул идэхгүй гэж яриад байдаг те. Ер нь бол би бол тэр үгэнд аюу дургу. Ер нь бол зөв эмчилгээ, зөв менежментийг хийж чадах юм бол та 15-аас 20 жил ямар ч цогиоргүй байх боломжийг нь бүрдүүлэх бүрэн боломжтой болцсон гэж үздэг гэсэн үг. Тэгэхээр аль болох зөв эмчилгээг оновчтой хийх нь илүү үр дүнтэй байдаг харшлын хувьд бол. За тэгвэл яг одоо ингээд 4-5 сард ингээд харшил эхэлж байгаа хүмүүс маань харшил эхлэхээс яа хэдий хэрэг хугацааны өмнө те одоо хачлаа хөдлөхгүй тулд
ингээ имчилгээ ч юм уу, саний таны иммун терапи, эсвэл харшлын эмээ хүмүүс уугаад эхэлчихдэг штэ нэг сарын өмнөөс. Энэ бас нөлөөтэй юу? За, ер нь бол эмчилгээг хийхээс өмнө эхлээд тухайн өвчтөн яг ямар зүйл дээр харшилтай юм бэ гэдгийг аюул сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж нэгдүгээрт эмч зөв зөвлөгөөг танд гаргаж өгч чадна. Хоёрдугаар түрүүн би өмнө нь хэлжсэн мэдэрхшилтийг нь тодорхойлж байж магадгүй танд нэг юм тохирох уу, хоёр юм уух уу гэдгийг илүү нарийн оновчтой гаргаж чаддаг. Тийм болохоор миний зүгээс бол эхлээд одоо юу гэдэг шинжилгээгээ буюу яг ямар зүйл дээр харшилтай юм бэ гэдгийг тодорхойлж. Манайхан ингэдэг л би угаасаа шалжны харшилтай. Би угаасаа л урамлын харшилтай гэдэг. Гэхдээ тэр чи мэдээд байна л та. Хамгийн гол нь би танд эмчилгээ өччих гээд байгаа байхгүй юу? Тийм үстэй. Тэхийн тулд би танд яг ямар зүйл дээр мэдэрчсэн байгаа тэрийг чинь мэдэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт аллергеныг нь тодорхойлсноороо нөгөө кросс солилцох уруул гэдэг зүйлийг гаргаж ирдэг. Солилцох уруул нь юу вэ гэхээр урамлын одоо шинэ шарилжнээр харшилтай хүмүүс за тарус идэж болохгүй. Гэтэ зөвхөн харшил хөдөлсөн үедээ л идэхгүй шүү дээ. Бусад уйлралд бол идэж болоод идэг шүү дээ. Тий. Тэгэхээр тарус за дээрээс нь нэмэгдээд одоо юу гэдэг помидор, өвөрцөй гэсэн түүхий жимснүүд ерөөс идэж болохгүй. Яагаад вэ гэхээр тухайн жимсэнд агуулгадж байгаа уургийнх нь молекулжин нь яг ижилхэн буюу нөгөө шарилжны уургийн молекулжинтэй ижилхэн бүтцтэй байдаг байхгүй. Тийм болохоор эзэн ч гэсэн нөгөө зөөр нь буцаас идэрчдэг. Тийм болохоор тэр зөвлөгөөг өгөхийн тулд яг тэр чинь одоо нөгөө ургамал болгоноос өөр. Тийм болохоор тэрийг мэдэж байж би танд илүү найдвартай, илүү оновчтой зөвлөгөөнүүдийг хоолны зөвлөгөө өдрийг чинь илүү нарийн гаргаж боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн. За ингээд бид нар эхний өвчтөндөө эхлээд тухайн өвчтөнд эхлээд зөвлөгөөнүүдийг маш сайн өгөх хэрэгтэй. За хоёрдугаарт нь одоо улирал ухтуулах эмчилгээ гэдэг байгаа зүйлийг бол ерөөхдөө яг миний түрүүн хэлснээр нөгөө иммунотрафи гэдэг эмчилгээг хийх юм бол аюу сайн үр дүнтэй мэдээж. Гэхдээ яг одоогоор Монголд бол бид нар 100% одоо яг дэлхийн стандартад нийцсэн тийм иммунотрафи эмчилгээг бол хийж чадахгүй байгаа даа. Тэгэхээр энэ иммунотрафи эмчилгээ маань жоохон сул тал нь юу вэ гэвэл хүндрэл ихтэй. Хүндрэл нь юу вэ гэхээр мэдээж анафлакси, шокийн хүндрэл аюу өндөр байдаг. Мэдээж нөгөө харшилтай зүйлийг нь гаднаас өгөөд ахаар харшил нь хөдлөн тэгээд хүндрэл өгөх гэдэг. Тийм болохоор заавал мэрэгжлийн эмчийн доор яаралтай түргэн тусламжийн төвтэй газар энэ эмчилгээг хийх заалттай. Зарим орнуудад бүр тийм өдөртөмж хүртэл байдаг гэсэн үг. За энэ эмчилгээг 3-аас 5 жил тасралтгүй сар болгон гээл эмнэлэг дээр ирээл эмчилгээгээ хийлгээд байх юм бол 3-аас 5 жил хийлгэж чадах юм бол та 10-аас 15 жил ямар ч эмнэл зүйн зөвөргүй байх бүрэн боломжийг бүрдүүлж өгöd байгаа. Энэ бол одоо дэлхийн нийтэд хэрэгжилж байгаа хамгийн л үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг. Харшлын эм бол ерөөсөө шинж тэмдэглэл дарахал эмчилгээ. Нэг осондоо төр зүрийн эмчилгээ гэж ойлгож болно. Миний одоохондоо нус гоож чинь нүд захтан чинь тэгвэл таны хамар битүүрийг хамрын чин битүүрийг арилгахыг тэ нүдний чин захтнаг дарыг ийм л эмчилгээнүүдийг эмийн эмчилгээгээр одоохондоо бид нар орлуулж хийгээд байгаа гэсэн үг. За зарим хүмүүс бол яг хаа ингээд би 2-7 хоногийн өмнө 3-7 хоногийн өмнөөс эхлээд тэгээд эмээ угаад эхэлцдэг тийм хүмүүс байдаг. Тэр нь бол мэдээж яг эмнэлзүүд бол нөлөөлнө. Яаж нөлөөлөх вэ гэхээр яг эд нуургалын тоосчлтын үеэр эмнэлзийн байдал нь арай хөнгөн байдлаар илэрдэг ч юм уу. Тийм байдлаар илэрдэг. Тэхийн тулд та ерөөхдөө бас яг эмчтэй уулзаад яг тохирсон эмчилгээгээ аваад явхад бол хамгийн найдвартай. Тэрнээс биш дур мэдээ эмчилгээ хийн гэдэг бол нэг тийм таатай зүйл бол биш. Яг манай харшлын юмнууд бол нэг давуу тал нь удаа ууж болтгоор их онцлогтой. Аюул багтай. Бусад төрлийн антибиотик, гормон эдрээс хамгийн давуу тал нь бол ерөөсөл удаа ууж болдог. Яг нэгдүгээр үеийн антигистамин буюу бидний мэддгээр хлорфенамин гэдэг те, кетотифин гэдэг энэ юмнууд бол яг гал нойр өрөх гэдэг.
нөгөө тарих нугасны барьерыг нэвтрээ тайвшруулах үйлчлэгээ үзүүлэх гэдэг. Тэгвэл 2 дугаар үеийн антигистаминууд буюу арай сүүлийн үеийн эмчилгээ юмнууд бол ерөөсөө нөгөө тайвшруулах үйлчлэгээч байхгүй болсон. Нойр хөрөхгүй. Тийм болохоор ерөөс айхаа байлгүй. Тийм болохоор хүмүүс аягүй юм удаа уугаад байдаг. Тэрнээс бас бусад төрлийн юмнуудыг бол тэгэж удаа уугах цагаар уучвал болохгүй л таа. Үнэхээр хүнд хэлбэрийн олон эргэтэн тогтолцоог хамарцсан байгаа ийм эмнэл зүйтэй хүмүүс төр бид нар бол нэг бол тархлаа дарангуулах эмчилгээ хийдэг. Эсвэл нөгөө манайхны хэлдгээр нөгөө гормон гэх тариг хийгээд байдаг. Тэгтээ бид нар тэр эмчилгээнүүдийг бол ерөөхдөө аль болох татгалздаг. Энэ эмчилгээнүүд нь өөртөө гаж нөлөө гэдэг зүйл маш ихтэй. Наандаж таны дархлааг дарангуулад байвал та бусад халдвар төртөмхий байдал ч л ихсээд байна. Тэ? Өвлийн цагт, хавар намрын цагт ханаа томууд тусах байдал чинь илүү нэмэгдээд байдаг. Гормон тариуллаа. Одоо манайхны дунд хамгийн хэвлэгдэг тий. Одоо нэг бүр юм нэртэй болцсон тий. Сүүн тариа, цагаан тариа гэдэг юм нэртэй болцсон. Тэр чинь өөрөө маш их өндөр тунтай гормон. Тийм болохоор тэрийг ингээд булчиндаа тарьчихаар таны биенээс хизээ гарах үгээр ерөөсөө 6 сарын дараа гар. 6 сар таны дархлааг ингээд дарангуулаад бөөрний чинь дээд булчирхайг ингээд бас дарангуулаад байдаг болохоор маш их гаж нөлөө илэрдэг. Хамгийн наад захын жишээ нь бол тархалт үүснэ. Эмэгтэйчүүдийн хувьд бол ерөөсөө сарын тэмдэгний алдагдал, дааврын өөрчлөлтүүд, одоо ингээд нүд цайх эдэр гэсэн ийм өөрчлөлтүүд гаж нөлөөнүүд айгүй хурдан хэмжээнд илэрдэг. Тийм болохоор ерөөсөө энэ одоо юу гэдэг кортикостероид буюу гормоны төрлийн тариаг ерөөдөө аль болох хийхгүй байх нь бол оновчтой. Тэр үед үнэхээр хүнд хэлбэрийн үед бид нар яадаг гэхээр ерөөсөө эмнэлт зүйд нь хүн түмний зэрэгт нь тааруулж ерөөсөө баг тунгаар уухаар хэрэгэлдэг. Энэ нь бол ерөөдөө танд нэг өсөндө гаж нөлөө илэрхгүй. Таны биенээс гарах хугацаа нь илүү хурдан. Тэгээд хүндрэлэхгүй байдлаар эмч тэр тунгийн тооцоолж байж танд өгч байгаа. Тэр тохиолдолд та одоо юу гэдэг санаа зовх юм ууч болно. Тэрнээс дур мэдээлэл өөртөө ингээл цагаан тариа аваад хамгийн өндөр тунгаар нь ингээл тариал би жилдээний хийдэг тариа бүр жилдээний хийдэг тариа маяг гэд нэрлэлцэн тиймэрхүү тариаг бол ерөөсөө хийх бол ямар ч шаардлага байхгүй. Эсвэргээрэл та өөрийнхөө л хорлож байгаагийн нэг хэлбэр гэж болгож байна. Мөн бас хүмүүс харшил хөдөлсөн үед аршаанд ордог штэ тий. Одоо ингээд аршаанд очиод утлах эдэр хийлэгдэг тий. Энэ бас ер нь хүнд нөлөөлөх үү? Тий, яг гоо энэ дээр бол яг одоо үнэ хэлээд тийм нарийн шинжлэх ухаанлаг тайлбарлсан нотлогоогоор тайлбарсан юм бол ерөөсөй байхгүй. Зарим хүмүүс бол сайн байдаг гэж ярьдаг. Зарим нь болохоор надад үйлчлэгээгүй гэдээ яриад байдаг те. Тэгэхээр эцсийн дүндээ юу вэ гэхээр харшил гэдэг чинь өөрөө өрөвслийн эсрэг үүч. Өрөвсөл үүсээд байгаа. Тэгвэл манай уушиг харшил судлалын тэнхэм бас өнгөрсөн жил нэг судалгаа хийсэн л те. Тэр нь болохоор юу вэ гэхээр шаргалжууд аршаан дээр астмтай хүмүүсүүдийг авч очиод харшлын шалтгаантай астмтай хүмүүсүүдийг авч очиод тэг эмчилгээ хийгээд тэр үед эмнэлт зүйн байдал нь ямар байна вэ гэдэг нэг судалсан тийм судалгаа хийчихсэн. Тэр судалгаагаар юу гэж гарч ирсэн бэ гэхээр ерөнхийдөө бол өрөвсөл нь бол тодорхой хэмжээгээр буурч байна мэдээж. Гэхдээ яг нөгөө харшлаад байгаа зүйл буюу нөгөө шалтгааныг нь ерөөсөө зүгээр болгож чадахгүй гэдэг тайлбарлагдчихсан. Тэгэхээр мэдээж одоо бидний мэддгээр аршаан одоо тиймэрхүү юмнууд бол мэдээж тодорхой хэмжээгээр өрөвслийг нь бууруулах үйл ажиллагаанд бол идэвхтэй бол оролцоод байгаа. Тэрнээс яг нөгөө харшлыг бүрэн утгаар нь үндэс суурьаар нь эмчилж чадахгүй гэвэл бас эргэлзээтэй. Тийм болоо тэрийг тайлбарлахгүй би одоо шууд тийм үгүй гэдээ хариулж чадахгүй л аа л та.
Таны амьдралын эрүүл хэмнэлт. Клиник эрүүл хэмнэл. За харшилтай хүмүүс бол өөрийнхөө шинж тэмдэгэл мэдчихэв. Анх удаага одоо солонгос ч юм уу энэтхэг хоол идсэний дараа хүмүүс нөгөө гинэт харшилдаг штэ. Тэрийг бас харшилж байгаагаа мэддгүү те. Гарын алга захтнах ч юм уу ингээл хоолоо сэрүүлцэх гээд. Ер нь одоо харшилгүй хүмүүс яг өөрт нь харшлын анхны шинж тэмдэг илэрч байгаа. Юу нь яаж мэдэх вэ? Жишээ нь хоол хүнснээс харшилж байгаа үед бол. За хүнсний харшлын үед илэрдэг шинж тэмдгүүд гэх юм бол мэдээж нэгдүгээрт арьс салстыг хамарсан тохиолдолд гардаг. За арьсан дээр одоо манайхны хэлдгээр чоног өрс гэдэг өвчин байдаг те. Уртикария гэж нэрлэдэг. Тэгэхээр чоног хөрөс тууралтууд буюу нөгөө гүвтрүү бэлцрүү тууралтууд их гардаг. Аль эсвэл арьсан дээр нөгөө атопийн дерматит буюу олон хэлбэрчүүд тууралт гэдэг. Нэг хэлбэрийн тууралт биш. Гүвтрүү гарна, цэврүү болно, цэврүү нь хагараад тав болно, тэгээ шүүс гарна гэдэг олон хэлбэрээр авдаг ийм тууралт өвчнүүд гардаг. За хоёрдугаарт ерөөсөө эмнэлэг зүйн шинж тэмдэг дээр арьсны шинж тэмдэг дээр нэмэгдээд ерөөсөө илэрдэг гол шинж тэмдэг нь бол ерөөсөө хоол босруулах замын шинж тэмдэгтэй хөвлөгээр бацлах, өвдөх тийм шинж тэмдгүүд давхар бол илэрч болдог. Энэ тохиолдолд бол та заавал эхлээд нарийн мэрэгчлийн эмчид хандах шаардлагатай. Тэгжээж бас ялгаа оншилгаа хийж харшил мөн биш үү гэдэг тайлбарлаж байна. Ер нь бол харшил өөрөө бас ингээд их олон өвчнөд хандуурагддаг зүйлүүд их байдаг. Одоо манайхны дунд чинь юм штэ. Арьс харшил гэдэг. Энэ нэр томьёогоо яваад иддэг. Арьсны эмчил бол харшлын эмч гэж ойлгоод байдаг. Харшлын эмчил бол арьсны эмч гэж ойлгоод байдаг те. Гэтэл эн чинь өөрөө шинжлэх ухаан чинь хөгжөөд харшлын бүр тусдаа салаад явдаг гэж. Тэгэхээр арьснаар илэрж байгаа маш олон төрлийн өвчнүүд байдаг. Тэдрээс ялгах шаардлагатай. Тэгвэл харшлын өвчин бол ерөөсөө цөөхөн хідэн төрлийн арьсаар илэрдэг. Тийм онцлогтой байдаг. Манайхан ч юм бол арьсан дээр нэг тууралт гарсан л бол бүгдийн л харшил гэж ойлгоод харшлын эмчд үзүүлэх гээл яваад байдаг те. Тэр нь бол ерөөд бас буруу ойлголт яваад байдаг гэсэн үг. Тий. Тэнгүүд бас хүмүүс ингэдэж харшил ингээд тууралт гарангууд ямар нэгэн ингээд харшлын эсрэг ингээд комби дээр юм ч юм уу хүмүүс гэрте байгаа тосоо ингээд дураараа айгүйх ингээд хэрэгэлцдэг тий. Тэгээ эргээд энэ нөгөө тосыг дураараа хэрэгсэний улмаас нөгөө арьс хардлах ч юм уу хэдэн жилийн дараа нэг арьсны гэмтлүүд үүсч ирдэг штеп. Тэр үед нь л хүмүүс нэг ойлгодог штеп. За би тэр үед ингээд арай л их тос төрчихжээ. Тэр үед ингээд эмчит хандахгүй явдаа гэл айгүйх эмгтээчүүдтэй ч юм уу аюух гардаг тийм. Ер нь ийм арьсны ийм харшлуудын үед одоо хүмүүс шууд арьсны эмчид очих хэрэгтэй юм уу? Харшлын эмчид очих хэрэгтэй юм уу? За ер нь бол эхлээд арьсны эмчид очиод яг харшлын гаралтай юу, харшлын биш гаралтай юу гэдгээ ялхан онцлог хийлгээд эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. За манай өвчнүүдийн дунд ерөөдөө бас л нэг миний одоо юу гэдэг нэг жоохон санаа зовндаг зүйлүүдэл нэг л дээ надад чинь ерөөдөө л нөгөө хүчтэй кортикостероид тусыг маш удаан хугацаанд ингээд хүргэждэг. Тэрнээсээ болоод бүр ингээд гаж нөлөө илэрсэн. За бүр зарим тохиолдолд бүр нөгөө тосондооч дарагдгаа болцсныхаа дараа эмчид ханддаг зүйлүүд байдаг. Тэгээд нөгөө нэг ийм одоо юу гэдэг танилынхан хүрээнд тий манай ихчийн тосыг түрхээрэй гэсэн. Манай нэг таньдаг найзын тосыг түрхээрэй гэсэн ингээд одоо нэг юм кортикостероид буюу тосыг аваад ингээд удаан хугацаанд буюу одоо над дээр нэг хүн иржилээс л да бас бүхэл бүтэн 8 жил түрхсэн нэг тос. Тэгээд сүүлийн 3-4 жил бол нөгөө тосондоо дарагдгаач болцсон. Тэгээд тэр хүн дээр шууд ингээд гаж нөлөө эхэлсэн. Тэгээд гаж нөлөө нь юу илэрдүүхээр атропи буюу арьс нэмгэрэх. За дээрэс нь одоо юу гэдэг гиперпигментаз буюу арьс мөсөөж ийм шинж тэмдгүүд ингээд гаж нөлөөлөнд илрээд идэг. Тэр шинж тэмдгүүд нь ингээд илэрсний дараа эмчтэй ханддаг. Энэ бол ерөөсөн хамгийн
байж болохгүй зүйл гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө яг эмчийн зааврын дагуу 14 хоног тэ 10 хоног яг тэр хоногоор нь та тосоо хэрэглэл зогсоох шаардлагатай. Хэрвээ тэр тос танд үйлчлээгүй бол та эргээд буцаад эмчтэй очиод тосоо солиулах буюу тосны хүчийг нэмэх. Альсгүй өөр тосоор солих ч юм ийм арга хэмжээ авч байж ил үр дүнтэй болохоос биш. Манайхан чи нэг тос төрхөөл тэр үедээ гайгүй болчихгод энэ их сайн тос гээл. Тэгэл яваал. Тэгэл нөгөөх нь мэдээж дахиад хэсэг хугацаанд гадрангууд нөгөө тосоо төрхөөл. Ингээл ийм байдлаар айгүй удаа яваад тахад эргээд өвчнийх нь тавиланд их муу нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө худалдаанд байгаа тоснууд маань яг 10-15 грамм байдаг тий. Тэгээ хүн бол одоо тэр тосыг ингээл нэг удаадаа хэрэглэжэл гэртээ хадгалчихж байгаа шүү дээ. Тэгэл дараагийн тууралт гарангууд ахаал түрхэл тий. Ингээл өнгөрөөд байдаг. Тэгэхээр энэс одоо ингээд ийм байдал дахиж хүрэхгүй тулд яах вэ? Тосоо тэгээд хаях хэрэгтэй юу? Яг хоо энэ тохиолдолд бол за хаянч гэж байх уу тий. Тэгвэл ер нь бол эмчээсээ зөвлөгөө маш сайн авах хэрэгтэй. Одоо үргэлжлүүлээд тосын эмчилгээгээ дуусны дараа үргэлжлүүлээд ямар эмчилгээ авах вэ? Би энэ тосоо төрөхгүй бол өөр тос төрөх үү? Ядаж чийгшүүлэх тос төрөх үү гэдэг зөвлөгөөнүүдээ аягүй сайн барьчих авчих юм бол заавал тэр тосыг удаан түрхээд байх шаардлагагүй. Ер нь бол нэг тим тоснуудыг нэгж тийм удаан хугацаанд гэртээ хадгалаад дахиж гараал байх л буруу болчиход байгаа гэсэн. Гэрт байгаад байгаа болохоор эргэн тойрны хүмүүст ингээл тууралт гараал ингүүт энэ сайн гэл яг өгöd байгаа ш тий. Тэг ер нь бол за бараг л тэгэл хайцсан зүг үсттэй хэрглэж дуусаад тэгэл дараагийнхтай дахиад эмчтэр очиод ямар тос тэгтээ тухайн эмчтэй та мэдээлэл маш сайн зөв өгөх хэрэгтэй те. Би өмнө нь ийм тос хэрэглээд ингэж дарагдсан. Тийм болохоор би магадгүй өмнөх тосоо өргөжлүүлэх үү эсвэл өөр тосоо төрөх үү гэдэг байдлаар явна да. Хашлын эмний хувьд одоо холоор феномен ч юм стрессийн нэг хүмүүс их хэрэглэдэг те. Арай гаж нөлөө багтаа гэл одоо ливад стрессийн ч юм уу нөгөө дислоратадын ингээл өөр юмнуудыг хэрэглэдэг. Ер нь бид нар ийм сүүлийн үед гарсан одоо дараагийн генерашны имийг хэрэглэх нь зөв үү? За ер нь бол зөв. Гэхдээ буруу юм бол бас тэрэн дээр бас байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо юу гэдэг их гаж нөгөө нэгдүгээр үеийн антигистамин их удаан хугацаанд уух байдал нь эсвэргээр гаж нөлөө ихтэй байдаг болохоор аль болох одоо юу гэдэг нэгдүгээр үеийн имийг бол заавал эмчийн зааврын дагуу бичвэл хэрэглүүлэх тохиромжтой байдаг гэсэн үг. Хоёрдугаар бүлгийн антигистамин гэдэг дотор бол одоо бүхэл антигистаминууд орж ийн л та тэр имнүүдээс та алийг ч хэрэглэх бүрэн боломжтой. Гэхдээ имийн заавартай маш сайн танилцах хэрэгтэй. Ер нь бол харшлын имнүүд одоо та бүхэн зарим нь мэдэхгүй байлгүй бусад орнуудад бол жоргуу байлаар болгогддог. Нөгөө хүнсний дэлгүүр дээр зарагдаад байдаг те. Тийм байдаг болохоор тэр имийг маш сайн заавартай танилцах хэрэгтэй гэсэн. Одоо жишээ нь дийлэн харшлын имнүүд бол ерөөдөө 12 наснаас дээш насны хүүхдүүд. Зарим нь бол 6 наснаас дээш насны хүүхдүүд. 6-аас доош насны хүүхдүүдэд ууж болохгүй гэсэн заавартай байдаг гэсэн. Тэгэхээр тэр заавартай маш сайн танилцаж байж хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг гэсэн. Тэрнээс биш харшлын им бол хинч ууж болно гэдэг ойлголт бас буруу л та. Тэгэхээр илүү бага насны хүүхдүүд эдгэрт хэрэглэж байгаа бол илүү болгоомжтой яг эмчийн зааврын дагуу тохирсон эмийг авч хэрэглэх нь бол илүү үр дүнтэй байдаг гэсэн үг. Урд нь харшилтай байгаа эмэгтэйчүүд ингээд жирэмсэн болсон үед харшлын эмээ бас санамсаргүй байдлаар ч юм уучдаг тий. Тэгээд ууснасаа болоод жоохон хоруу шин чанарууд илэрдэг. Тэгэхээр энэ хүмүүс анханасаа одоо харшлын хөдөлгөн гэдгийг мэдж байгаа юм чинь энэ юмнуудаа уухгүй байх, энэ мэдлэгтэй байх шаардлагатай юу? Жирэмсэн эмэгтэйчүүдэд нэг одоо явагддаг нэг онцлог нь юу вэ гэхээр угаасаа дааврын өөрчлөлттэй холбоотойгоор иммун гол лигийн хэмжээ ихсдэг. Тийм болохоор эмнэлзүүн шинж тэмдгүүд нь илүү тод илрээд байдаг, хүчтэй илрээд байдаг.
За энэ тохиолдолд яах вэ гэвэл та ерөөсөө эхний жирэмсний эхний 3 сартад аль болох эмийн хэрэглээ зогсоох шаардлага гарч ирдэг. Ерөөдөө эхний 3 сартад жирэмсэн байх юм бол та эм ухтаа маш боломжтой байх хэрэгтэй. Тэгвэл 3 сартаас хойш байдлаар та заавал эмчийн зааврын дагуу яг тохирсон эмийн тунг гаргаж ирж өгдөг гэсэн үг. За тэрнэр одоо маш олон юмнууд байгаа л да. Одоо жишээ нь манай эмчнэр юуг анхаарч эмэгтэйчүүдэд илүү жирэмсэн эмэгтэйчүүдэд эмээ бичдэг гэхээр эмийг одоо олон улсад бүлгээр нь A B C D гэж ангилчдаг те. Одоо жишээ нь B бүлгийн эм байх юм бол жирэмсэн хүмүүс хэрглэж болно. За C бүлгийн эм байх юм бол жирэмсэн хүмүүс хэрглэж болохгүй гэдэг бүр олон улсад ингээд эмийн одоо ингээд ангилсан байдаг гэсэн. Тэгвэл яг тэрэнд нь тохирсон эмнүүдийг эмч заавал тохируулж бичиж өгдөг. Тийм болохоор жирэмсэн хүмүүс арчлынхын зөв нь хөдөлж байгаа бол та заавал эмчид хандах шаардлагатай. Тэгжиж зөв эмийг зөв тунгаар хэрэглэх нь илүү эрсдэл багтай. Эрсдлийг бууруулж өгдөг гэсэн үг. Одоо энийг мэдхгүйгээсээ болоод одоо ураг эндэх ч юм уу өөр одоо тий босол төрөх үйл явцтай холбоотой ийм хүндрэлүүд энэ хүнд илэрдэг үү? За тэр нь бол харьцангуй бага. Яг харшлын эмнээс болоод ч юм уу альсгүй харшлын уруулаас болоод ураг эндэх ч юм уу тийм байдал бол харьцангуй бага. Бас эндэж хүмүүс 100 хамраа бас угаадаг тий. Энэ хамраа угаах эсвэл бас нэг хатгуулах гэл олон эмчилгээнүүд хүмүүс хэлээд. Энэ хамраа угаах нь бас бидний ингээ харшлаас юм сэргийлж чадах уу? Мэдээж тодорхой хэмжээгээр бол нөлөөлнө. Хамраа угаахыг бол ерөөхдөө ялангуяа бага насны хүүхдүүд дээр хамрыг байнгын цэвэрлж явах хэрэгтэй. Хамранд өрөвсөл явагдана байх тусам цаашаага өрөвсөл бан дамжир. Дамжирныг нь хаашаа дамжих вэхээр чих рүүгээ. Нөгөө хамар маань өөрөө стахын гуурстай холбоотой бичихтэй стахын гуурсаар холбоотой байдаг болохоор чих маань өрөвсөө чихэн захнаад байдаг гэдэг ч юм уу. Ийм шинж тэмдгүүд илүү нэмэгдээд байдаг болохоор хамрыг маш сайн цэвэрлж явах шаардлагатай. Тэгээд хамрын битүү буюу хамрын салстыг өрөвслийг маш сайн дарж явах хэрэгтэй. Тэгээд манайхан нэг юм болоод байдаг л да. Нөгөө хамрын битүүрэл эхлэнгууд яадаг вэхээр манайхан чинь нөгөө навцлын тэ эдэргээд нөгөө киселла матесон буюу суд цагшаах үйлчлэгтэй хамрын битүү арилгадаг цацлуудыг аптекаас аваад хэрэглээл тэгэл яваад байдаг. Тэр бол ерөөсөө өрөвсөл дарахгүй гэсэн үг. Тэгвэл гол нь юу юм гэвэл тухайн хамрын хүндий тавигдж байгаа өрөвслийг нь дарчих юм бол дахиж таны хамар битүүрэхгүй байх боломжийг нь бүрдүүлдэг. Тэр нь болохоор нөгөө одоо манайхны эмчилгээний цацлагууд гэж бариад байдаг. Тэрийг заавал эмчийн зааврын дагуу аваад хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байдаг. Тэгээд байнгын хамраа цэвэрлээд хамраа одоо угаагаад ингээд ах юм бол нөгөө аллергийн хамрын хүндэд байгаа аллергинуудаа гадагшлуулаад ах юм бол эмнэлт зүүн зөвөр нь хамаагүй бага болоод эхэлдэг. Тийм зүйлүүд бол байдаг. Харшлынхаа үед нэг юм уучдаг. Гэтэл дахиад нөгөө харшлын шинж тэмдэг буурдаггүй шүү дээ тий. Тэнгүүт нь хүн ахаад эмээ давхарлаад уучдаг тий. Ер нь хэд нэг төрлийн эмийг тухайн нэг өдөрт хитээ хамгийн дээдтэй хідэн ширхгийг ууж болох вэ? Яг ингээд эмчээс хол одоо хөдөө ялангуяа явж байх үед нэг гинэт бас илэрдэг шүү дээ тий. За ер нь бол бид нар харшилд төрүүлээд байгаа зүйлээс нэгдүгээр хол байх шаардлага гардаг. Шалтгаанаасаа буюу аллергинаасаа зайлсхийх гэдэг зүйлийг нэгдүгээр маш сайн баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт эмийг ерөөхдөө стандарт тунгаарлуу харшлын эмийг. Тэгэхээр ингэдгэлтэй левоцитрасын жишээ нь 5 мг тай. Тэ судалгаагаар яагаад тэрийг 5 мг гэж бүр гаргаж ирсэн юм бэ гэхээр 10 мг-ыг ч уусан 5 мг-ыг ч уусан тухайн хүнд үзүүлж буй нөлөө нь яг ижилхэн байна. Тийм болохоор тухайн эмийн үйлдвэр 5 мг гэж гаргаад байдаг. Тэгэхээр эмийн тунг одоо үгүй 2 давхарлаж уулаа. 3 давхарлаж уулаа гэдэг нь бол тийм ач холбогдол ялангуяа манай харшлын эмнүүдэд бол ач холбогдол бол багтай байдаг.
Магадгүй яг бүр зарим өвчний нэг өвчнүүдийн үед тунг бол нэмээ гэсэн тийм олон ус одоо удирдамжууд бол байдаг. Тэр удирдамжууд дээр л бид нар нэмэхээс биш яг харшлын ринитийн үед буюу урамлын тоосны харшил дээр та 2 юм уу 3 юм уугаад тийм нөлөөнүүд бол бага. Харшлын юм дүүл яаж эмгэлцүүг бид нар эмчнэр бууруулад байгаа юм бэ гэхээр ерөөсөө өөр төрлийн юмнууд. Одоо жишээ нь ликотрины рецептор хариулагч юмнуудтай гэдэг ч юм уу те. Тэгээд хэсэг газрын эмчилгээтэй хамт хийж байж эмгэлзүүн шинж тэмдгийг богино хугацаанд бууруулдаг. Тэрнээс ганц харшлын юм уугаад зөв зүгээр ингээд өргөс авцсан юм шиг зөв зүгээр болно гэсэн ойлголт бол ерөөд бас их буруу ойлголт. Эмчилгээний тактикийг зөв боловсруулж зөв тактик хийж байж эмгэлзүүн зөвөр чинь илүү богино хугацаанд хурдан арилгах буруу боломжтой. Тэрэнд нь бол одоо өөр төрлийн хэд хэдэн төрлийн үйлчлэгээ үзүүлдэг юмнуудыг хооронд нь нийлүүлээд комбинац болгоод хүндээ хүн гэсэн үг шүү дээ. Дивжиж эмчилгээ чинь илүү үр дүнтэй болж ирдэг. Тэрнээс манайхан чинь ингээл зунчингаал нэг стресинаа уугаад ч юм уу хлорфенамина уугаад нэг ширхгээр нуугаал яваад идэгтэй. Тэр нь бол бас одоо зарим өвчнүүдийн үед эмгэлзүүдээр бол бага урт үзүүлдэг. Тийм зүйлүүд бол ажиглагддаг. Айраг уух нь одоо харшлыг сэдрээдгүй. Сэдрэнэ. Уухсны дараа ямар шийд тэмдэг илэрх вэ? Ер нь шинж тэмдэг нь бол ерөөхдөө бол өмнө нь илэрч ирсэн шинж тэмдгүүд нь сэдрэх байдлаар илэрдэг. Тэрнээс яг айраг уугаад тусдаа шинж тэмдэг илэрнэ гэж бол байхгүй. Магадгүй шарилжны харшилтай хүн байж байгаад айраг уугаад хамрын битүүрээд найтаагаад нөлөөс нь гоожоод те шингэн нус нь гоожоод байдаг ч юм уу ийм шинж тэмдгүүд нь буцаад сэдэрчдэг. Айрагч нь өөрөө нөгөө одоо нөгөө эсгэлэнтэй тэрнээсээ болоод харшлыг маш хүчтэй сэдрээдэг нэг төрлийн зүйл. Бүр одоо яг ингээд эмчит хандах боломжгүй үед нэг айраг уучгаад зарим хүмүүс бүр ингээ хоолой боогдох ч юм уу одоо харшлын үед яг ингээ анафилаксийн шоконд орж ин яг амь насанд аюултай байна. Яг ийм үед эмч хоолойгаа гэж бодъё л та. Тэр үед хүн яг ямар арга хэмжээ авах бол зүг бэ? Хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага руу л очино. Тэр үед бол. Тэгэхээр тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр анафилакси бол хамгийн богино хугацаанд хүний амь насыг авч чадахгүй хэмжээний шок. Ерөөсөл 10-аас 15 минутын дотор л таны амь нас ярагддаг. Тийм болохоор энэ тохиолдолд бид нар яадаг гэхээр яг олон улсад бол эпипен буюу адреналин нэг удаагийн тариур гэдэг зүйлийг өвчтөн өндөө бүр ингээд зааж өгөөд ингэж хэрэглэе шүү гэж зааж өгөөд та байнгын цүнхэндээ авч явж байгаараа гэдэг байдлаар зааж өгөөд өвчтөндөө өгөөд явуулдаг. Хэрвээ тэр тариа байхгүй байгаа тохиолдолд бол ерөөсөө өвчтний амнаас бол одоо маш хэцүү аюултай эрсдэлд ордог. Тийм болохоор хамгийн түргэн ойр байгаа түргэн одоо үгүй эрүүл мэндийн байгууллага руугаа очих нь зөв сонголт. Тэрнээс дур мэдэж одоо юу гэдэг харшлын юм уу гэх юм уу тийм зөвлөгөө хийгээд ямар ч үр дүнгүй гэсэн үг. Харшлын юм тэгж хурдан үйлчилж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр тэр эпипен буюу адреналин гэдэг тариа бол өөрөө маш богино хугацаанд захын цуснуудыг агшаагаад зүрх зогсохоос одоо хамгаалах буюу цусыг зүрх рүү маш хүчтэй шахаж өгдөг. Тэгснээр ингээд амнаас аврах боломжийг бүрдүүлж өгдөг тийм тариа байдаг. Тэрийг бол ерөөхдөө хүмүүс бол одоо харшилтай хүмүүс эмчийн зааврын дагуу бэлтээд авч явж байгаа нь л хамгийн найдвартай арга болж ирдэг. Тэрнээс харшлын юм уугаад та нэгэнд анафилаксид орцсон хүн байгаа хотод аврах байдал бол бага. Ер нь бол хайлттай. Тэрнээс манайхан шиг нэг мууламжлалт тийм юм бол олмол эрсдлийг нэмэх л ах гэж би бол бодож байна. Одоо сумын эмнэлэг чинь 70-80 км-ийн цаана байл нөгөө таны хэлээд 10-15 минутанд хүрч амжихгүй шүү дээ тий. Тэгэхээр хүмүүс нөгөө яг өөрийн дор байгаа юм ч юм уу тэгэл нэг арга хэмжээг авдаг шүү дээ. Тий. Ер нь та магадгүй өмнө нь анафилакси шокод орж ирсэн. Тэ?
альсгүй анафлакси төс дурвал илэрч ийсэн ийм хүмүүс бол заавал эмчид үзүүлээд түрүүний миний хэлээд байгаа эпипен буюу адреналиныг ерөөдөө байнгын тогтмол биендээ авч явж явах ёстой л гэсэн үг. Ямар ч үед хизээч гаргаж ирээд шууд тарихад бэлэн байх шаардлага гардаг. Тэгэхээр ялангуяа энэ ямар үед хэрэглэдэггээр эмийн харшилтай хүмүүс дээрээс нэмэгдээд хүнсний харшилтай хүмүүс дээр хамгийн их тохиолддог. Тийм болохоор бид нэр энэ хүмүүстэй заавал бүр ингэ сургаж өгдөг. Бүр ингэ хичээл орж өгдөг гэсэн үг. За энэ нь бол ийм тарих байгаа. Та энийг нэг удаа гуйныхан гадна талын булчинд тарина. Танд ийм шинж тэмдэг ирүүл та шууд тарина шүү гэдэг байдлаар бүр өвчтөндөө хичээл ороод зааж өгөө тэгээд явуулдаг гэсэн. Угаасаа өвчтөн чинь өөрөө одоо гэдэг өмнө нь анафлаксид орж ирсэн бол маш их хэмжээний айцтай болчихдог. Тийм болохоор одоо гэдэг тэр тариаг байнгын авч явж явах шаардлагатай юм байна гэдэг бүр өөртөө ухамсарлцсан байдаг л да. Тийм болохоор тэр хүмүүст бол ихэд эпипен тариаг нь зөвлөх гэсэн үг. Харшилтай хүмүүс одоо витамин хэрэглэх ч юм уу одоо хүмүүс витамин D3-ыг хэрэглэх. За биологи одоо бүтээгдэхүүнүүдийг аягүй нийтлэг хэрэглэдэг шүү дээ. Энэ нь яг ийм харшилтай хүмүүст нь хэрэгтэй гэдэг үү? За ер нь бол яг витамин хүний биед хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Тэгэхдээ яг харшлын өвчнийг эмнэлэг зүйн шинж тэмдэг ч юм уу харшлыг эдгэн гэдэг дээр бол үгүй гэж би бол хариулна. Тэгэхээр витамин бол ерөөсөө л хүний бие бодисын солилцоог сайжруулах үйлчилгээ. Дийлэх витаминууд үзүүлдэг. Тэрнээс биш одоо гэдэг харшлыг эмчлээд байгаа нөлөө бол ерөөсөө байхгүй гэж ойлгож болно гэсэн үг. Түрүүний миний хэлдгээр яг биологийн бүтээгдэхүүн гэдэг байгаа дотор бол яг би нөгөө пробиотик гэдгийг оруулж байна те. Пробиотик бол ерөөсөө өрсөлдөн сэргийлэх байдлаар үйлчилнэ. Нийгэмд та харшилтай болцсон бол пробиотик уугаад таны харшил зүгээр болно гэж бол хэлэхгүй. Яг шинж тэмдэг чинь багасна. Тэрнээс нөгөө шалтгаан нь цаанаа бол хэвэндээ байж л байдаг. Тийм үйлчлэл үзүүлдэг. Тэгэхээр нэг витамин уугаад мэдээж таны биед бол бодисын солилцоог чинь сайжруулад бусад эргэтэн тогтолцоонд бол хэрэгтэй. Яг харшилын хувьд бол одоо витамины одоо гэдэг оролцоо гэдэг бол харьцангуй бага гэж үздэг гэсэн үг. Энэ харшлын энийг хизээ уух нь зөв бэ? Унтахынхаа өмнө уувал зөв үү? Эсвэл өглөө басаад уух нь зөв үү? Хизээч уучихвал. Тийм. Тэгэхээр одоо сүүлийн үеийн эмнүүд 24-өөс 48 цагийн үйлчилгээ үзүүлдэг. За ер нь бол дунджаар нэг 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр та 12 цагт өдөр 12 цагт уусан бол маргааш нь 12 цагтаа л уухтал. Та өмнөх өдөр нь одоо 8 цагт орой 20 цагт уусан бол маргааш орой нь 20 цагтаа л уухад ирэхэд буюу 24 цагийн дараа л дотроо л ууж яхад та хизээч харшлын эмийг ууч бол. Бүр одоо нэг юм байдаг шүү дээ. Нэгдүгээр үеийн дөрөв минь хэлээдсэн дээ. Харшлын нойр хүрэгдэг эмнүүдийг бол ерөөхдөө оройн цагаар уувал илүү тайвшраад унтах байдал нь илүү сайжраад явцдаг. Зарим хүмүүс ингээд юм мэдрэх хүмүүс байдаг. Нөгөө нойр хүрэхгүй байгаа мөртлөөс тийм юм мэддэг уугаад хүртэл ингээд нойр нь хүрээд байна гэсэн хүмүүс байгаад байдаг. Тэр хүмүүс төр бол бас ерөөхдөө яг оройн цагаар уухадсан ч бол хизээч өөр нь бол харшлын эм болооч бол. Нөгөө харшлын эмний заавар дээр харшлын эм ууж байгаа хүн согтууруулах төрлийн зүйл хэрэгжилж болохгүй гэдэг чинь тий илэг гимтдэг гэдэлдэг. Тэгэхээр энэ талаар та нэг зөвлөд өгөөч. Тийм мэдээж ер нь ганцхан харшлын эм гэхгүй л дээ. Бүхэл төрлийн эмэн дээр алкогол гэдэг зүйл чинь өөрөө үл зохицол болж явдаг болохоор нөгөө эмний хүчийг сулруулах тий эмэнд орж байгаа бодисуудын хүчийг сулруулах тийм үйлчлэгээ үзүүлдэг болохоор ихэд алкогольны төрлийн бүтээгдэхүүнүүдтэй ерөөсөө хэрэгжилж болохгүй гэдэг заавартай. Ер нь харшилтай хүн хожим нь бол астмтай болох нь бол тодорхой юу? Бас тэгж хэлж болохгүй. Тэгэхээр ер нь астмтай хүмүүс ямар хүмүүс илүү астмаар өвддөг вэ гэхээр нэгдүгээр астм маань дотор хоёр анз. Харшлын гаралтай астм, харшлын бус гаралтай астм гэд хоёр анз байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө ургамлын тоосны харшилтай, альсгүй амтан дээр харшилтай, мууран дээр харшилтай гэдэг амьсгалын замын харшилтай хүмүүс маань ихэд астм болоод
хувирах байдал нь илүү их байдаг. Түгээмэл байдаг гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдэг өөр төрлийн аршилтай хүмүүс бол астм болох байдал нь бол харьцангуй бага. За тэгээд астмаа ерөөдөө эхлээд бас нарийн мэрэгжлийн эмчт очиод зөв онцлуулах хэрэгтэй. Яг миний астм аршлын гаралтай астм уу? Аршлын бус гаралтай астм уу гэдгээ ялгаж онцлуулж байж илүү зөв тактикийг боловсруулж чадна гэх юм уу те эмчилгээний зөв тактик боловсруулж чаддаг гэсэн үг. Харшилтай хүмүүсийн хамгийн том гаргадаг алдаа юу вэ? Юу нийтлэг бүх хүмүүс энэ харшил гэдэг өвчнөд холбоотойгоор ер нь эцэг эхчүүд гэдээ хамруулаад хэлчихэ те. Эцэг эхчүүдийн дунд, за өвчтнүүдийн дунд хамгийн байдаг нэг том алдаа бол ерөөсөө эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйл маш тутмаг байдаг. Түүнээсээ болоод өвчтнийг улам хөндрүүлдэг, улам одоо тавилангийн бууруулад байдаг. Тэгэхээр эхлээд харшил гэдэг өвчтийг зөв ойлгох хэрэгтэй. Манай өвчтнүүдийн дийлэх за ерөөхдөө бараг л 80-90% ерөөсөл харшил бол тархлаа суларсантай холбоотой гэдэг тархлаахаа дэмжиж байдаг. Энэ бол нэг өсөндөө буруу ойлголт. Эсвэргээрээ харшил чинь өөрөө хэд итгэвчсний улмаас болоод үүсэж байгаа өвч. Энэ үед нь бид нэр ерөөсө тархлаа дэмжих хэмжлэг гэдэг зүйл ерөөсө хийдэггүй. За хоёрдугаарт нь ерөөсөө түрүүний нөгөө битэрийн ярианы дунд гарч ирсэн нөгөө удаан үйлчилгээтэй гаж нөлөө хилэрдэг гормон эмчилгээг маш замбрааг хэрэглэдэг. Арьсан дээрээ ч удаан түрхээд байдаг, булчиндаа ч өндөр тунгаар тариад байдаг. Энэ маань өөрөөсөө та харшлаасаа илүү хүнд хэлбэрийн өөр өвчнүүдийг үүсэх боломжийг та өөртөө бүрдүүлээд байгаа. Эдгээр юунаас болдгоо гэхээр ерөөсөө эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйл нь муу байгаагаас үүдээд байгаа. Тэгэхээр хамгийн гол нь та зөв мэдээллийг яг найдвартай их сурвалжаас нэгдүгээр та авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь мэрэгжлийн эмчэд шуудаад. Тэгж байж та зөв удаан хугацаанд зөөгөөргөө байх бүрэн боломжийг бүрдэж эхэлнэ. Тэгэхээр одоо бүх хүмүүс одоо зөвлөмжийг дагаад байвал харшилтай байх өдрүүд бас цөөхөн байна гэсэн үг үү? Яг мэрэгжлийн эмчт хандаад зөв эмчилгээ авч чадах юм бол шалтгаан нь байсан ч ихсэн маш бага зөвөртөйгээр дуусах боломжтой. Одоо шинэ ургамлын тоосны харшилтай хүмүүс дээр ургамлын тоосны харшилтай хүмүүс нэг алдаа нь бас юу байдгүйгээр өрөөсөлгөл гүрийгээд яваад байдаг. Миний зөвөр 7 сард наадмын дараа хөдөлт юм аа. За одоо нэг 9 сар хүртэл гүрийчүүл болно да гэдэг. Энэ маань өөрөө буруу. Та зөвөрчин хөдөлсөн л бол мэрэгжлийн эмчэд очиод яг өөртөө тохирсон эмчилгээгээ эмнэлэг зүйн байдлаа үнэлүүлээд тохирсон байдалтай таарсан эмчилгээ авчрал юм бол та ерөөсөө 3-4 хоногийн дотор ямар ч зөвөргөө болох боломжтой. Тэгээд тэр байдал чинь ингээд 9 сар хүртэл бүрэн байх боломжтой байхгүй. Гэтэл манайхан ч ингээл нөгөө нэг гүрийгээл яваад байдаг. Их гүргэр ард том гэх юм уу? Тэ ерөөсөө гүрийх дуртай. Гүрийч би нэг гайгүй гүрийчтэй гэсэн тиймэрхүү хүмүүс. Тэр нь өөрөө маш хүндрэлийг бас их дагуулдаг. Тэгэхээр аль болох манай өвчтнүүд зөвөрчүүлсэн юм бол мэрэгжлийн эмчт очиод зөв яг тохирсон одоо өөрт чинь илэрч буй шинж тэмдэг хий чинь эмч үзээд үнэлээд хүн түмний зэргийг гаргаж ирээд тэгээд эмчилгээ яг тохирсон эмчилгээг чи танд бичээд та тэр эмчилгээг нь яг тэр эмчийн зааврын дагуу хийгээл та 3-4 хоногийн дотор ямар ч зөвөргөө байх бүрэн боломжтой. Тийм л байна. Маш сайн эмчилгээ авдаг өвч. Харшлын өвчнүүд маш богино хугацаанд эмнэлэг зүйн шинж тэмдэг арилдаг. Тэрнгээрээ бусад өвчнүүдээс босч ялгаатай. За баярлалаа танд. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. За манай эрүүл хэмнэл подкастын маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн подкастаар дахин уулзцгаая.